цаана үзэгчтэй та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага би телевизтэй хамтран танд хүргэдэг Сорь цаана нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр Сорь цаана нэвтрүүлгийн баг хамт олон бид нар Эрдэнэ хотод хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага 11 салбартай энэ удаа бид Эрдэнэ салбараас та бүхэндээ нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаамаа. Тэгэхээр хоттой ойрхон байдаг энэхүү одоо Эрдэнэ хотод маань ер нь ямархуу бизнесүүд үйл ажиллагаагаа явуулаад байна. Ямар бизнесийн үйл ажиллагаа одоо илүү эрчимтэй хөгжиж гин гэдэг талаарх мэдээлэл тань сонирхолтой байх болно. Мөн дээрээс нь ижил төрлийн бизнес эрхлэгч та нэгнээсээ суралцах боломжийг бид олгож байгаа. Ингээд эх орондоо бүгдээрээ хамтдаа суурин байя хэмээн уриалдаг Сорь цаана нэвтрүүлгээ хүлээн аван үзнэ. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Эрдэнэ хотод бид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд харилцагч сайн хүүтэй та бүхнийг олзуулъя. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. За тэгэхээр сайн хүү харилцагч маань дахианы бизнес эрхэлж байгаа. Тэгэд Эрдэнэ хотод бол тэр одоо тусмаа дахианы бизнесийг эрчимжүүлснээр нь буюу ингэж олон дахиатай бас бизнес эрхлэгч ховор буюу бараг байхгүй те гэж хэлж болоход болно. Тэгэхээр хизэнээс бизнесээ эхэлвэ энэ талаараа хоёлаа яриагаа үзэгчдэд долгол 2008 оны 7 сарын сүүлээр би энд ирж эхлээл шаваа тавьсан. Одоо тэгээд 9 сарын сүүлээр эхнийхээ дэгдэхэнэдэг оруулж ирсэн. Одоо тэгээд 2 жил гарна л болж байна. Эхлээд би 800 дэгдэхэ оруулж ирсэн юм аа. Тэгээд эхлээд бахад туршлага дутаад 90-ийн ялгахгүй бас тийм ээ 500-аад л юм дахиад үлдээд бусд нь бол 90 байсан. Эхлээд ер нь их төсөр юм л бодож л гарч ирсэн. Яг энэ эдэн дахиад авчих юм байна. Тэгээд нэг блок эхлээд байраа барих шаардлага гарч ирсэн. Тэгэхээр байраа барихаар чинь тойпо чи ингээл их айгүй үнэтэй байсан. Тийм учраас хамгийн түрүүнд блокны машин авчрал блок зохиж ирсэн аж ахуйтай болохын тулд тэгээд аж ахуйтай болсон чи блок зохино гэхээр ачааны машин хэрэг болж исэн. Ингээд л бүр ингээл араасаа юмнууд чинь зөндөө гарч ирээд л аж ахуй хийхэд бол ер нь нийлэн л суур хэрэгтэй юм байна даа л гэдгийг бүр ойлгож авсан. Тэгээд яг 2 жил гарan болж байна. Тэгэхээр нодлон болвол би 1000 дэгдэх оруулж ирсэн. Ингээд л одоо нэг 1200 гарan үндэглэгчтэй байна да. Нодлонгоос ихсэл бас нэг хүлэмж хийж нэмээд энийгээ бас энэ зүгээр байж ахаар гэж бас тэрнийг ашиглах гэж үзэж байна. Нодлон тарьж үзсэн овоо болж исэн. Энэ жил дахиад тарьна гэж бодож байна. Ер нь хөдөө ингээд гараад ирвэл юм хийж өгнө болох юм байна гэсэн ойлголцтой л байгаа. Тэгэхээр анх одоо бас ингээд дахианы бизнес эрхлэхээр ягаа шийдвэ те тэр болгон танаа яг энэ Эрдэнэ хотод бол ийм бизнес байдгүй юм биш үү тийм ээ. Тэгэхээр нэлээд бас зориг шаардсан баг гэж бодож байна л да. Тийм ээ. Өстой хар зоргоор л гарч ирсэн хөгжлийн шийдийн нэг дахианы сургалт явуулж ирсэн. Тэгээ тэрэнд нь очиж суугаад ер нь дахиад маллахын зүгээр юм байна гэж бодоод би уг нь янз бүрийн бизнес хийж илэрсэн да хүүхдүүдтэйгээ юм ойччил байсан. Тэгээ дараа нь гутал өмдний лангуун дээр бас бизнес хийжсэн. Тэгээ ер нь одоо ингээд аж ахуйн зүгээр юм байна гэсэн ойлголт авч ил энд гарч ирсэн. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Одоо анхын бол мэдэхгүй л ерөөсө барайд л хидээр нь барайд л ийш тийшээ гүйдэг байсан. Одоо бол ерөөсө булаацалдаа тараагаад авчдаг. Харин чиг нэг ядахтай нэг 3-4-өөс 50000 дахиатай байхan болвол Эрдэнэ техник сайн шинэ өндгөр хангана гэсэн бодолтой байгаа штэ. За тэгэхээр мэдээж тэгээд ирэх юм бол бизнес маань улам өргөж байна. Одоо бол туршлагатай болсон байгаа шүү. Дахиад ер нь одоо анх удаа маллахж байгаа хүнд бол ямар мэдэгдэхүүн шаардлагатай байд юм болоо. Гэхдээ дахиад ерөөсөө бүр хамгийн их гол юм нь таны чинь одоо энэ гурам жормын л бүр өстой сайн барьж авах хэрэгтэй. Нийгэм дахиад чинь гэрэлгүйгээр ерөөсөө дахиад мална гэж ерөөсөө бодохын хэрэг байхгүй. Дараа нь тижэл ус бол ерөөсөө бар тижэлээс илүү шаардлагатай. Нэг дахиад чинь одоо өдөрт бараг литр ус ууж байгаа шүү дээ. Горимл алдахгүй байвал дахиад би их сайн
бизнес байна гэж ойлгож байгаа. Манай энэ Эрдэнэтэд чинь ийм эрчимцэн үйлдвэр байхгүй юм чинь би хийгээд яах юм бэ гэдэг юм уу. Тиймэрхүү сэтгэлээр хандхгүйгээр бас зоригтой үзээд шинэ бизнесээ эхлүүлээд амжилттай байгаа харилцагчийг та бүхэнтэйгээ уулзлаа. Тэгээд мэдээж таны одоо нөгөө бодож байгаа 5,000 орчим одоо дахиатай болохыг хүсээрөө. Тэгээд дараа ирэхэд тийм болцсон байгаарай. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За ерөөлөөр болох болтугай. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Үзэгч та бүхэндээ хүргэж байгаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэж байгаа суурьцгай нэвтрүүлэг Монголд үйлдвэрлэл булангаа танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаа нэвтрүүлэг маань Эрдэнэ хотоос танд хүрж байгаа гэдгийг би хэлсэн байгаа. Тэгэхээр би Эрдэнэ Чант компани захирал манай хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагч Чимгээтэй та бүхнийг олзуулж байна. За сайн байна. Өнөөдөр минь хүргэе. За та бүхэн ч гэсэн одоо энэ өдрийн минь хүргье. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа компанийнхаа талаар үзэгчдэд танилцуулъя тийм ээ. Ямар үйл ажиллагаа явуулдаг вүлээ? Хизэнээс бизнесээ эхэлсэн бэлээ? За манайх одоо хүнсний чиглэлийн үйлдвэр одоо эрхэлдэг компани байна. За 1991 оноос үйл ажиллагаа эхэлсэн. За одоо өнөөдрийн байдлаар бол одоо талх нарын боовны үйлдвэрлэл, сүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлдвэрлэл, тэгээд дарсны жижиг үйлдвэрлэлийн жижиг үйлдвэрлэл эрхэлж байна та. За үйлдвэрлэл тэн дундаа одоо нөгөө хүнсний үйлдвэрлэл гэхээр бас нэлээ одоо ажиллагаа ихтэй байдаг. Зарим хүмүүс бол мэрэгжлийн биш учраас хаширдаг гэж их ярьдэн штэ тийм ээ. Тэгэхээр ер нь үйлдвэрлэлийн одоо процессосоо бидэнтэй хуваалцааж бас зөвхөн нэг юмаа дагнахгүй бас хит хитэн төрлийн бүтээгдэхүүн баг шиг байна тийм ээ. За яг ер нь одоо бид нар өөрсдөө хүнсний мэрэгжлийн хүмүүс. Тэгээ хүнсний мэрэгжлийн хүмүүс одоо цогцлбор нэг тийм жижиг үйлдвэрлэл байгаа юм л да. Талх нарын боо байдаг, сүүн бүтээгдэхүүн байдаг. Тэгээд дарсны үйлдвэр, нийтийн хоол, одоо хүнсний чиглэл, хүн л идэж уудаг л одоо тийм юм хийх гээд байгаа юм л да. Тэгэл одоо жижиг юм бизнес эрхэлж байна да бид нар. Тэгэхээр ямарваа нэгэн бизнес бол мэдээж мэрэгжлийн байхад бол давуу тал болоо явчнаа тийм ээ. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг хүний хэрэгцээ сонирхолд нийцхээр за дээрээс нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн байх шаардлага гэж гараад ирдэг. Танай хувьд ер нь хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хийж байна. За ер нь бол ингээд сав баглаа боодлоор нь ангилаад тэгээд зураасан кодтой одоо худалдаанд гаргах чиглэлээр ингээд явах юм бол нэг 60 гаруй зураасан кодтой бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг юм аж ахуй. Түрүүн бол ингээ харж байхад юу үйлдвэрлэлийн явцаас тийм ээ харж байхад бол нарийн боо за тэгээд нарийн боо бас хажуудаа ингээд цайны газар за тэгээ мөн хүнсний худалдаа гэх мэтлэнгээрсэн тэгээд нэлээд олон бас жил үйл ажиллагаагаа явуулсан нэлээд олон ажилтнтай харагдсан л да. За манайх яг өнөөдрийн байдлаар нэг 40 гаруй хүн ажиллаж байгаа. Одоо тэгээд манай өөрийн одоо жинхэнэ үйлдвэрийн төв байран дээр бол нэг нийтийн хоолны жижиг одоо салбар ажиллаж байна. Хүнсний үйлдвэр дээр нэг жижиг бүхэд ажиллаулдаг. Нэг сургуулийн одоо хувийн сургууль дээр бол цайны газар тохижуулаад тэнд одоо сургуулийн хүүхдийн үдийн цай, мөн багш ажилчдын одоо үдийн хоол цайны зориултаар ажиллаж байгаа тийм цайны газар ажиллаж байгаа. Мөн аймгийн захиргаан дээр цайны газар ажиллаулж байна. Тэгээд одоо үйлдвэрлэл гаргасан бүтээгдэхүүнээ бол аймгийн хэмжээнд байдаг хүнсний дэлгүүр тэгэл худалдаа авагч нарт одоо машинаар түгэж өргөж өгдөг ийм үйл ажиллагаа явуулж байгаа та. За тэгэхээр ямарваа нэгэн бизнес мэрэгжлийн байлаа гэхдээ зах зээлээ мэдрэх, маркетинг борлуулалт гэдээ бас асуудлууд гарч ирдгээ тийм ээ. Тэгэхээр танай хувьд бас хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас маркетингийн зөвлөгөө авсан байгаа гэдэг энэ талаараа хоёулаа үзэгчдэд яриул. За ер нь бол одоо бид нар өөрсдөө хүнсний мэрэгжлийн хүн юм хийж байна, болж байна гэдэл тэгэл одоо бужигнуулаад байсан. Тэгээд одоо хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагаас одоо бид нар бас юу одоо мэрэгжлийн тусалцаа үзүүлж одоо зөвлөгөө өгсөн. Жишээл одоо манай үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнүүд дүн шинжилгээ хийгээд за энэ бүтээгдэхүүн чинь жоохон ноотой байна шүү. Энийг ер нь яах вэ? Цааш нь үйлдвэрлэх юм уу гэсэн одоо тийм сигнал өгсөн. Тэрнээс